цар тахлын онцгой цаг үед бол бусад хууль тогтоомжтой нийцүүлж хэрэгжүүлэх тал дээр холбогдох байгууллагуудад байгаа анхааруулж одоо асуудлуудыг нэгдүгээрт одоо шийдвэрлэж байгаа. Хоёрдугаарт бол бидний гаргаж байгаа шийдвэр байнга засгийн газрын үйл ажиллагаа байр суурьтай уялдаж явж байгаа. Тийм учраас энэ дээр одоо нэг ковидын хууль дээр одоо бас алдаа одоо зарим нэг зүйл заалтууд орхигдсон, хаягдсан эсвэл хэрэгжилтэн дээр бас алдаа гарч байгаа зүйлүүд бол хаасайгүй байж байгаа. Иймэрхүү зүйлүүдийг бас цааш засалруулах шаардлага бий. Гуравдугаарт нь хууль зүйн яамд бүртгүүлэх тухай асуудал бол бас л бид одоо өндөржүүлсэн онцгой цаг үед хуулиороо хуулийн журам одоо бүртгүүлж цаг минут секундээр хэмжигдэж байгаа асуудал шүү дээ. Үүний аймагаас аврахтаа бид нар одоо ковид анх дэлгэрч яхад эрүүл мэндийн одоо байгууллага мянган ор бэлтжижсэн бол өнгөрсөн хугацаанд нэмж өгсөрөөр өдөрт одоо 23,000 ор хүртэл хүрэлцэхгүй, эмнэлгийн ачаалж дийлэхгүй, эмч суулгачдын хүчин чадал зөвлөсөхгүй, вакцинжуулалтын одоо хамруулалт ингээд явахаар вакцин одоо хийдэг хүмүүсийн тоож хүрэлцэхгүй, оюутнуудад ажиллах уу, резидентүүдэд оролцуулах уу, сайн дурын ажилтнуудыг одоо хамруулах уу гэж сайн дураар ажиллуулахаар олддог хүн байхгүй, олддог залингаа болоод явдаг тийм. Тэр хэмжээгээр дахиад одоо нөгөө талдаа хүний эрх хэрэгжиж байгаа боловч бас нөгөө талдаа тэр эрхийг хангах хүчин зүйл хүн хүч одоо нөөц боломжоо хязгаарлагдмал байгаа асуудлууд бас нөлөөлсөн асуудлууд нөлөөлж байгаа зүйлүүд бий. Тэр ямар ч байсан одоо хууль тогтоомжтой нийцүүлээд биенийхээ одоо бас ажлыг аль болох хөнгөлөх тал дээр санал зөвлөмж шаардлагыг бол хэрэгжүүлээд явах тал дээр одоо байгууллагуудаа сүрдээ өргөж байгаа өөрөө ч анхаарч ажиллана.